Цас ударсан мэдэж Тэнгэрийн удад газарт буугаад ирсэн мэд анивалцсан гэлтгэнэж тансаг аялгуу нийт сэтгэлийг баясхан эгшгэлнэ. Зун сарын үдэш тоглолт. Сайн байцгаана уу? Би дуучин уян байна. Ингээд энэ удаад та бүхэнтэйгээ хөтлөгчийн хуваар уулзж байна. 100 сар хэмээх сайхан тоглолтыг би бас жил болгон хүргэхээр зорж 2019 онд 100 сарын үдэш нэртэйгээр анхны тоглолтыг хийсэн. Миний хувьд 12 сар бол тэр чигээрээ одоо гайхамшигтай ичидийн юм сар байдаг юм шиг санагддаг. Тийм болохоор би өөрөө одоо энэ сар маш их дуртай. Тэгээ энэ 100 сарын үдэш тоглолтыг маш олон уран бүтээлчдийн хүч хөдөлмөрөөр 2019 онд анх эхлээд одоо үзэгчдийн төлөвлөсөн. Манай үзэгчид бол маш сайхан хүлээж авсан. Миний хувьд ч бас сэтгэл маш өндөр байсан. Би бас үзэгчдээс маш сайхан энергийг олж одоо бас мэдэрсэн. Бас олон уран бүтээлчд оролцдог. Уран бүтээлчтэй бас би яаж танилцуулах вэ гэж бодож байгаад өнөөдрийн ийм сайхан нэвтрүүлгээр та бүхэнтэйгээ танилцуулъя гэж бодсон юм. Ингээд манай төгөлдөр хуурч намууныг би хамгийн анхныхаа зочноор урьсан юм аа. Сайн байна уу намуунаа? Сайн байна. За үзэгчдээ өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Намун гэдэг. Би хөгжмөжийн коллежийг төгөлдөр хуурч мэрэгчлэр төгссөн. Тэгээ одоо төгсөөд дүүрийн театртаа ороод 70 40-тай ажиллаж байна. Тэгээ 7 жил бараг тантай хамтарч ажиллаж байна. Ер нь 100 сарын тоглолтыг бид нар юу гэдэг чимдээ би анх нэг хүүхэд насны нэг юм мөрөөдөл өгдөг шүү дээ. Хүүхэд болгон юм гацуур мад мөрөөдөд хүүхэд болгон бэлэг авахыг өглөө үг аавыг харахыг хүсдэг. Тэгээ дээр нь энэ гоё сонгодог аялгау нэмэгдэхээр бүр тийм гоё ичидийн ертөнц бүтэж байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Чиний хувьд 100 сарын ер нь ямар сэтгэл үлдээсэн бэ? Миний хувьд болохоор зэрэг одоо манай өвөө өвлийн үг аав эмээгээ аав маань гэсэн үг тий. Тэгэл яг тэр үеэс эхлээл одоо нэг өвөө чинь өвлийн өвгөн гэнгүүт манай өвөө л Монгол улсын өвлийн өвгөн гэж итгэсэн. Тий. Нэг номерын өвлийн өвгөн аав байлаа шүү дээ. Тэгэл тэр үеэс хойш ингээл бэлэг аваа сурцсан. Тэгээд байнга л юм шинэ жилийн хөгжмөөр ингэж төсөөлөгдөж гарна угаасаа. Тэгэл ер нь бол хамгийн гоё юм бэлэг л байдаг. Бидний тоглолтод ингээд хүмүүс нөгөө тоглолтыг ойлгохдоо ингээд л гарч ирэл нэг гоё плачтай гарч ирэл дуулцдаг. Ингээд нэг гоё хөгжмийн ард суугаад тоглолцдог гэж ойлгодог. Бид нар наан айгүйх бэлтгэл хийдэг те. Яг юунаас эхэлдэг вэ? Яг одоо бидний бэлтгэлээс эхэлдэг үү? Аль эсвэл бүр репертуар сонголтоосоо эхэлдэг үү? Тэр талаар нэг ч хоёулаа дэлгэрэнгүй ярил л да. Хамгийн ихэнд бол бид нар репертуар сонголтын дээр ажилладаг. Тэрний дараа тэр репертуаруудаа бид нар өдөр шөнөгүй бэлдэж эхэлдэг. Оркестр төлөөж өгөх юм тулд тий. Дараа нь оркестртай бэлтгэл эхэлдэг тий. Ерөнхийдөө нэг сарын ажил л та. За тэгээ концерт ингээд яриад уран бүтээлчийг ярихаар заавал концертмейстер гэдэг хүний талаар бас нэг жоохон мэдлэг өгөхгүй бол болохгүй те. Тэгэхээр төгөлдөр хуурч хүн концертмейстер тэр дундаа төгөлдөр хуурчд чинь маш олон төрөл байгаа шүү дээ. Энд бас дотроо хуваагддаг. Тэгэхээр яг тэр дотроо дуулаачийн концертмейстер гэдэг хүн ер нь ямар өөр ойлтой ер нь хин юм бэ? Тэр талаар ярьж өгөөч. Яг дүүрийн концертмейстер гэдэг нь миний хувьд болохоор зэрэг яг одоо миний хийдэг ажил бол оркестр. Оркестрийн хөгжмийг яг бүтэн дуурийг авч явдаг. Тэгээ бэлдснийгээ бид нар оркестртаа хүлээлгэж өгдөг шүү дээ, тий. Тэрний өмнө тэр дуучны проблемыг амар сайн ойлгох хэрэгтэй юм шиг надад санагддаг. Яг тэр дуучин хин бэ? Одоо Уянга гэж хин бэ? Гом бочор гэж хин бэ? Тий. Сэтгэхүйтэй. Надад нэг тийм заримдаа сэтгэл зүйч юм шиг байна. Яг үнэ. За үгүй болохгүй байна. Миний хоол өнөдр айгүй муу байна гэнгүүт. Үгүй гоё байна. Тэгэхээр чи хүн чинь урмаар тэтгэдэг болохоор тэгэл ингээл босоод ирдэг юм байлээ. Тэгээд яг сэтгэл зүйтэй холбохтой дээрэс нь одоо зөрүүдч хүн байна тий. Айгүй эмзэг хүн байна. Тэр болгон дээр нь ингээ зөрүүдлэх юм бол за хоёлаа маргааш болцъя тий. Ингээ гаргаад ингээ нэг хүн болгонтэй нэг ивэн олж харьцдаг нэг тийм цэцэрлэгийн багш нар байдаг. За миний хүүхдээ. Тэгэхээр би бол концертмейстер байж
солист юм биш. Таа ч солист юм байхгүй юу? Талархаж явдаг хүмүүсийн маань концертмейстерууд маань гэдэг. Яагаад гэвэл хамгийн эхлээд концертмейстерийн гар дээр очиод дараа нь бид нар оркестрт хүлээлгэгддэг. Оркестрээр очих дээр л концертмейстер яаж ажилласан бэ гэдэг нь харагддаг те. Тэгэхээр бид нар ер нь ямар нэгэн юмд дуучид үг хэлэхдээ ч гэсэн та нартаа баярлалаа гэдэг үгийг хэлдэг. Тэгэхээр өнөөдөр маш их баярлалаа. Олон сайхан тоглолтын маань ардталт хүч хөдөлмөрөө зориулж өөрийнхөө авьяас бэлгийг зориулж байгаа нам надаа баярлалаа. Энэ тоглолтын ард ажилдаг бүхий сайхан уран бүтээлчтэй танилцуулахаар энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Тэгэд өнөөдөр нам нагаа та бүхэнтэй уулзууллаа. Дараагийн зочноор бас нэгэн сайхан уран бүтээлчийг та бүхэндээ танилцуулах болно. Дахин та бүхэнтэй уулзж байгаадаа маш их баяртай байна. За уран бүтээлч миний хувьд үнэхээр тийм аз завшаантай, аз жаргалтай мөчүүдийг би ойрд эдэлж байна. Яад гэвэл хамтарч уран бүтээлдэг уран бүтээлчээ танилцуулна гэдэг бол тийм нэг тийм бахархалтай зүйл байд юм байна. Тэр бахархлыг өнөөдөр би эдлээд өнөөрөө сууж байгаадаа маш их баяртай байна. Дахин нэгэн сайхан уран бүтээлч маань хүрэлцэн ирсэн. Миний бүр одоо хамтран дуулдаг хамгийн хайртай партнер маань та бүхэн сайн тань. Ich fühle deine Nähe, ich möchte deine Atem trinken und werden dir sie fließen sinken, dir allein. Манай гом бочир дуучныг та бүгд бол маш сайн тань. Одоо та бүгдтэй гом бочирыг танилцуулж өшөө бас дэлгэрэнгүй өөрийнх нь уран бүтээлээс нь өөрийнх нь хоолойных нь онцлогоос нь яг ер нь энэ хүн энэ зул сарын аялгау зул сарын үдэш тоглолтуудын талаар юу ярих нь бүгд хамтараа сонсцгоё. Ингээд гом бочрыгоо өөрийгөө танилцуулаач гэж хүсье. За сайн байцгаана уу. Телевиз үзэж байгаа нийт үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Бэмчүүн гом бочир гэдэг Дөрвж Эрдэнэ театрт гоцол дуучнаар ажиллаж байна. Их баяртай шүү дээ. Тэг 11 онд сая дөрвөлгийн сургуулийг төгсөөл тэгэл тэрнээс хойш одоо тэгтэй ингээл хамтдаа дуулаад нэг тайзан дээр гараад эхнэр нөхөрч болоод те дурлалт хайруудч болоод тэгэл ингээл тэсвэлдээ одоо бүр таны одоо баг жид болгоны тоглолтод ингээд оролцдог. Тэр тийм гайхалтай сайхан мэдрэмжтэй. Одоо ингээд байнга тайзан дээр нөгөө хамтарч дуулдаг хүнээ яриулна гэдэг чинь бас айгүй сонир мэдрэмж өгд юм байна. Би бас өнөөдөр гом бочроос ингээд асуугаал ярилцлага аваад сууж ингэж бодсонгүй. Харин тийм байна. Гэвчдэг үстэй. Дандаа л хоёлаа яаж жүжиглэх үү? Одоо өнөөдөр ямар хөдөлгөөн хийж яаж харьцуул болох уу гэдэг талаар ярьдаг. Ям дуулалтын талаар ярьж идэг. Te sento da ste braccia, non te paso che sto faccia, non te strano con braccia me. Бүр хамгийн чухал асуулт бол миний хувьд театр хоолой гэж юу ямар хоолой юм бэ гэдгээс эхлээд би чамаа өөрийгөө танилцуулаасаа гэж бодож байна л да. Миний хувьд бол тийм их эмзэг маш тийм одоо эрэгтэй нарийн хоолой бол маш эмзэг хоолой юм шиг надад санагддаг. Тэгээд чи тэр өөрийнхөө хоолойны онцлогоос нэг танилцуулаач. Уус эрэгтэй хүний одоо ерөнхийдөө одоо төвшингийн ярих юм бол ерөнхийдөө баритон гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Одоо эрэгтэй хүний юу нь дундаж өнгөн бол тийм барилдуу тийм. Тенор гэж нэр цэл нарийн хоолой гэхээр одоо бас одоо өвгдөл
өгөгдөөч гэдэг юм уу надад тийг санагддаг. Байгалаас өгөгдөлтэй байгалаас өгөгдөлтэй байж ш тэр тенор хоолоо тэр сайхан дээд өмнөдийг авдаг тийм одоо хоолой юм болол гэж боддог шүү дээ. Мэдээж тэрийг одоо сайн арчилж байгаа маш сайн одоо багш дээр одоо сургуулж барьж ээж одоо тэгээд сайхан болох. Би чамд одоо өөрийнхөө сэтгэлийг хэлэх гээд байна л да. Гон бочор гэдэг хүн яг бас хүнийхээ хувьд надад маш их таалагддаг. Уушраа би тэгтээ хайртай гэж хэлж байгаа юм биш шүү. Дуртай гэж хэлж байгаа. Яг хоолойны хувьд надад чиний хоолой юм гоё юм тослог. Одоо би чамайг нэг жоохон магтчих болох уу? Ийм тослог гоё өнгөтэй гэж боддог би чамайг. Тэгээд хамт дуулахад хамгийн гол нь маш их гоё түшигтэй манай дуч дотроос одоо чамтаа би ингээд дуулахад чи нэг ингээд нэг хоолоорооч тэр жүжиглэл дээр ч намайг ингээ аваа ивчтээ. Хамгийн сүүлд хоёлаа айгүй хэцүү парт болж санаж байгаа бол Лучи Эдэл амар мөр. Тий. За би одоо зөвхөн л өөрийгөө амар дуулаад ядраад байгаа юм баг гэсэн чи минь бүр дараалаад хоёр айрын мариа дуулаад бүр надаас илүү бүр ингэж парт үржсэн. Тэгэхээр би хэлэх гээд байна л да. Ийм бядтай хоолой ингээ суухын тулд маш их дасгал сургууль хэрэгтэй гэдэг тий. Тэгэхээр бит хоёрын нэг адилхан тал бий. Чи бит хоёр нэг багш дээр нэг багшин шав нэг ийм школ, нэг ийм суур тавилсан. Тэгэхээр юу гэж хэлэхэд вэ? Банд багш маань бит хоёрт тийм одоо олон цаг ажиллаж, олон юмны ачаал дарж, үүрчд гаргах тийм хоолойг ингэж зааж бэлтэж ингэж суурийг тавьчих гэсэн юм байна гэж боддог. Чи багшийнхаа талаар, концертмейстер багшийнхаа талаар, өөрийнхөө удирдсан банд багшийнхаа талаар хоёлаа нэг багшийнхаа талаар нэг яриа тий. За тийм. Анх чинь тэгэл нэг хөдөөний хүүхэд одоо нийтийн дуучин болно л гэж бодлоо тий. Анх орж ир дөөр мөр гэж одоо юу ч мэдэхгүй шүү дээ тий. Тэгээд анх тэгэл ороод ирсэн. Тэгээд хойрлогдохтой маш шаттай. Одоо бидний багштай ава банд гэж одоо дөрийн театрын одоо бүхэл одоо гол дүрийг одоо бүтээсэн. Тийм сайхан хүн шүү дээ тий. Байсан. Тэгээ ганц тэр хүн дээр орсон. Тэгэл тухайн үед ч нэр багш ч өөрөө тамхи татдаг гэсэн тийм. Сонгоос өөрөөр сүнгээ цэгрээр ингээд хараад байна. Тэгэл за чи одоо ямар хаатай юм даа тэгээд багш өөрөө нэлээд тийм нөр тамхины юунаас болоод нэг нүүр мөр нэг барзаацсан тийм. Тэгээд ингээд тухаараа ингээд хардаг. Тэгэл ямар ч хүндээс ч орчуулдаа гэж одоо анх нөө хөдөөний хүүхд чинь тийм одоо сонгод дуурлын талаар одоо юу ч баг мэдэхгүй тийм л хүүхд орсон юм чинь. Тэгэл багш дээр нэг 2-3 сар хичээллээд одоо тэр нэг сонгод дуурлаг гэж юу юм те. Тэр хамгийн ориглон нэг юу юм те. Тэдний одоо бүгдийг нь одоо багшаасаа суралцаж одоо дуулалт гэдэг чи юм байдیں۔ Дууралт гэдэг чи юм байдгийг. Ялангуяа тенор хоолой гэдэг чи юм байх ёстой. Одоо машины сигнал яаж дуурах вэ? Яг тэр шиг л байна гэхэл дид гайл тий яг тэгж заадаг гэсэн. Тэгэл одоо тэр сонгодог хурлаг гэдгийг бие яаж авч байгаа тий зам харьцаа юм байна. Манай багш чинь айхтар шүү дээ. Ялангуяа тэр тал дээр тийм айхтар өөрөө үйлдэлээр ингээд савчдаг гэсэн тий. Тэгэл одоо багшаас одоо бүхэл одоо энэ сонгодог хурлагт хамаатай бүхэл юмыг одоо ер нь тэгээд авсан л та. Тэгэхээр надад ингэж бодчих ийм нөгөө энэ урлаг тэгээ дээрэс нь анхны очиж байгаа багш их чухал байдаг те. Дундуур нь багшигаа солих ч юм уу эн чинь бас эрсдэлд оруулдаг штэ дуучин хүн жил алдах жишээний. Тэгэхээр бид нар бол азтай эхнээсээ юм багш дээр очисон. Тэгэд нэг үеийн юм саахан яг нэг үеийн дуучдыг багш маань бэлтчихсэн. Одоо яг дуурийн театр тэр дууч дуулж гин те. Тэрнгээр би бас их бахархаж байдаг. оны 100 сарын үдш гэдэг энэ тоглолтод хоёлаа гоё дүэт дуулж орж ирсэн. Одоо манайхны дуучид бол сүүлийн үед Германы вальс те Германы сонгодог урлагаас герман одоо уран бүтээлүүдийг дуулдаг болсон.
ялангуяа литературны сопрано хоолойд айгүй их одоо герман хэл дээр ийм бүтээлүүд байдаг. Тэгээд би чамтай хоёлоо нөгөө хайр сэтгэлийн юм айгүй гоё дүэт дулсан штэ. Тэр чамд ер нь ямар сэтгэл үлдээсэн бэ? Би ер нь бас чадсан юм уу да? Чадаагүй юм чинь хилээд хаач. Дуулж чадсан юм уу да? Чадаагүй юм уу? Та чадахгүй нэг ч байхгүй шнэ ер нь тий. Тэр хиллэг мэдлэг бол одоо бүр та л яг герман шиг хилээд исэн шүү дээ. Тэр та баг анх сураал тэгээд дуусан гэдэг сураал дуусан тий. Тэр ч угсаа Францлийнхын Dying ist mein ganzes Herz гэл тий. Тэгээд хиллэг нь амар хатуу мөртлөө тэр аялгуу нэг айгүй гоё. Яг нэг тийм хайр сэтгэлээ. Ерөнхийдөө бол дандаа тенорууд ерөнхийдөө дуулцаад шүү дээ тий. Тэгээд одоо би ингэж боддоо шүү дээ. Зарим хүмүүс жоох хатаархаад идэм байлээ. Яг гүхээр дандаа л сопран тенор хоёр хайр сэтгэлийн дуйт болж байгаа. Үгүй яагаад надтай хайр сэтгэлийг дуулж чадахгүй ингэ гэдгээр өгдөө. Нэрээ яг тэгдэж шүү дээ. Тэгээд баритон баасууд тэгэхээр нэг гарнаас нэг шүүрж аваад шүргээл тэгээ болдог тий. Би мөр зөнгөөрөө ингээ гараа өгдөг шүү дээ тий. Гараа өгдөг байж шүү дээ. Тэгэхээр би тенор болсон их бас баяртай байдаг шүү дээ. Бүгд сопрануудыг тэрвэрлэн үүсэн тэгээд энэ дээр хайрлал дуурлуулсан. 2019 онд их л халуухан тайзан дээр ингэж дуулаад ер нь хайр сэтгэлийн дүр дуулж идэг болохоор тэр үдшил их халуухан үдш байсан. За тэгээд зул сарын бид бүхний барьдаг энэ бэлэг бол яг харахгүй уран бүтээлийн ол зомог дүүрэн мэдээж шин бүтээл тоолсон туйрвсан ийм одоо үдшиш болдог. Тэгээд дахин та бүхэнтэй өөрийнхөө хайртай уран бүтээлчийг танилцуулсандаа би маш их баяртай байна. Энэ бол надад олзгүй аз завшаан байлаа. Баярлалаа гомбочроо. Маш их баярлалаа. Тэгээд танд бас амжилт хүсье. За баярлалаа. Үнэхээр их бахархаж явдаг шүү. Их дайчин. Үнэн галзахтай тайзан дээрч тэр амьдрал дээрч тэр маш их үлгэр дуурайлаас авдаг шүү. За баярлалаа гомбочроо. Миний урилгыг хүлээж авч энэ оройг бас хамтдаа сайхан уран бүтээлийн халуухан яриа өрнөсөнд баярлалаа. Баярлалаа. Тэгээ дахин уулзж байгаадаа маш их баяртай байна. За миний өнөөдрийн зочноор манай хөгжимчин Оргил маань оролцож байгаа. Тэгээд Оргилаа сайн байна уу? За миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ өнөөдөр өөрийгөө танилцуулаач. За сайн байна уу? Наг Занд Оргил гэдэг. За би Фогот хөгжимчин мэргэжилтэй. Хөгжимчин коллежийг төгсөөд тэрнийхээ дараа Уралын хөгжмөд сургуулийг 2015 онд төгсөөд тэгээд их нутагтаа ирсэн байгаа. Свердловск төгссөн гэд манай нэр үеийн одоо маш олон сайхан Ахмад үеийн уран бүтээлчд маань Свердловск сурсан. Манай багш бас сурж исэн. Тэ. За би санаж байна. Зул сарын үдэш 2019 онд зул сарын үдэш нэртэйгээр тоглогдсон энэ тоглолтод чи залуу хүний хувьд маш их санаачлаг гаргаж оролцож исэн. Тэгээд хоёул 2019 оныхоо тоглолтыг бас нэг дурсаад яриад чи надад нэг сэтгэлдээ яриач. За 15 онд төгссөн. За түүнээс өмнө 3 жил Орос албаны улс сурч байхдаа Тэнтгийн Свердловскийн филармон хөгжимчнөр ажилладаг байсан. Тэгээд мөн Свердловскийн консерваторийн дэрэгдэх бас 2-3 оркестр байдаг. Тэгээд нэг хотод ер нь 4-5 симфони оркестр байх жишээтэй. Оросын албаны улсын тэгээд нэг л хотод ихэд сонгодог симфони оркестр 4-5 ч юм уу байх жишээтэй. Монгол улсад болохоор сонгодог мэргэжлийн 2 симфони оркестр байгаа. Нэг манай Дүүрбүчгийн эрдэмтэн театрын, нөгөөх нь улсын филармони. Энэ хоёр маань улсын байгууллага учраас Дүүр маань байнгын хөтөлбөр төлөвлөгөө тоглолттой филармон мөн адил
маш их ажилтай. Тэр ажил руугаа бүгд анхаарлаа хандуулчихдаг. Тэр нэг оркестр ямар ч хэрэгтэй. Яг харахгүй нийгмийнхаа шаардлагаар яг ийм нэг оркестр хэрэгтэй болоод байгаа. Тэгээ манай оркестр маань Монгол Улсын консерваторийн дэргэдэх гэж байгуулагдчихж байгаа. Ингэснээр шүү манай Монгол Улсын консерваторт маань мэрэгжлийн бас гадаадын олон орнд төгссөн маш сайн уран бүтээлчд байдаг. Тэд нар маань тэр болгон багшилж байгаа учраас мэрэгжлийн дуур ч юм уу филармонд очиод ажиллахад айгүй цаг замны хувьд бага хүндрэлтэй байдаг. Тэгээ тэдний маань мэдээж дотор төсөл нь байнга л хөгжмөө тоглохын санал гэдэг хүсэл байгаа ш. Тэгээд үүн дээр одоо дөрөвлөө тэхүү тий. Тэгээд тэр КИСО-гоо ер нь байгуулъя гэд шийдсэн. Тэгээд энэ маань 2021 онд бид нэр яг аль биесны төрийн бус байгууллага болоо концерт симфони оркестр нэртэйгээр байгуулагдаад. Яг оркестрантууд ер нь яаж хөдөлмөрлөдгийг бас манай үзэгчд сайн ойлголтгүй байдаг. Хувийнхаа бэлтгэлийг яаж хийдгийг, тэгээд оркестрийн бэлтгэлийг яаж хийдгийг, дээрэс нь дуучин маань өөрөө төгөлдөр хуурчтайгаа нийлээд бэлэн оркестрт ирсэн байх хэвээр. Ер нь миний зүгээс та нартай ажиллахад хүндрэл хэрэг гарч ин намайг нэг жоохон шүмжлээд тахаач. За үүний өмнө эхлээд хөгжимчдийн талаар яриа. За хөгжимчин мэрэгжлийн хөгжимчин болно гэдэг бол маш урт замыг туулна. За хийл төгөлдөр хуур бэлэнчилийнхэн маань хаа бис 1-р ангиасаа эхэлнэ. Манай сонгодог өлийн маань болохоор 5-р ангиасаа эхлээ сурна. Тэгээ хамгийн багадаа нэг баг 20 жил хөгжмөө тоглож байгаа улсууд байгаа. Тий тантай ажиллахад баг хөгжим нь баг өөрийнх нь баг хань жил. Яг л биеийнх нь нэг тал нь болцсон. Гонхтой үед гонхтой, баяртай үед баяртай хөгжимчин болно гэдэг бол маш их төвчээр маш их юмыг давж туулдаг. Ойлн жаргал зөндөөл зүйл маш их хүмүүжлэг хөндөгдөг тийм. За тантай хамт дуулахад давуу тал бий л дээ. За нэгдүгээрт хөгжимчд бид нар ингээд солистуудтай ажиллахад хамгийн өндөрлөлтэй зүйл бол нэгдүгээрт ритм байна. Хоёрдугаарт хөгөө байна. Гэх мэтчлэн асуудал зөндөө энийг зэрэглэлүүд маань мэдээж тэр болгон анзаарч мэдэх нь ховор. Тэгээд та нэг бид нар дээр эрэхтэй нэгдүгээрт урдчлаад төгөлдөр урчтаа ритм болон өнгө техникийн хувьд маш сайн сурцсан учраас бид нартай нийлж одоо зохицолтлогоо тий одоо нюанс энэ бүхнийгээ тааруулаад тоглолтод ороход бэлэн болдог учраас бидний хувьд шүмжлэлтэй байна уу? Шүмжлэлтэй зүйл маш бага ер нь байхгүй гэж хэлж байна. Би боддог байхгүй ер нь дуучин хүн хамгийн бүдүүлэг алдаа нь бол хамгийн нэгдүгээрт бэлэн болоогүй дуучин л хамгийн бүдүүлэг байдаг. Тийм болохоор би тэр олон оркестрантуудын өмнө одоо тийм бэлтгэлгүйгээр дасгал уншаагүй хоолоотойгоор ч юм очих ямар нэгэн технически ч юм уу алдаа хийцэн очих тийм надад тийм одоо юу гэмдэ тэр бол маш тийм бүдүүлэг алдаа гэж би боддог л доо. Тийм болохоор та бүхэндээ алхаар л бэлэн очихыг хүсдэг шүү. Тэгээд дахин маш их баярлалаа. Хамтран ажиллахад маш их таатай байдаг шүү. Өнөөдрийн гол зочноор би бас нэгэн сайхан уран бүтээлч нөхдөд танилцуулахаар авчирсан байна. За ингээд жигжид орж манай удирдаачаар ажиллаж байгаа. Ингээд өөрийгөө танилцуулаач үзэгчтэй. За сайн байцгаана уу. Намайг жигжид орж гэдэг. Улсын филармоны морин хуурын чуулганы удирдаачаар одоо ажилладаг. Тэгээд морин хуурч
мэрэгжилтэй гэдгээр нь намайг хөгжмийнхэн бас мэддэг баг. Яг хөө миний яг хоёр дахь мэрэгжил бол одоо удирдаачийн мэрэгжил болж байна. Одоо би 2020 онд Монгол Улсын консерваторийг одоо симфони найрлал хөгжмийн удирдаач мэрэгчлэр ардын жүжигчин профессор Бүрэнбэх багш дээр одоо магистраа болсон. Тэгээ би бас залуухан маэстротойгоо хамтдаа анхныхаа зул сарын үдэш тоглолтыг одоо чи санаж байгаа бах те хамгийн анх одоо чи сургуулаа төгсөж ирээл шууд тогтчихсан. Тэгээд энэ дээр тийм асар хариуцлагатай ирж ажиллаж исэн. Надад тэр чинь их үлдсэн байна. Удирдаач хүн маань өөрөө бүтээлдээ хандах хандлага нь дээрэс нь хөгжимчдөө тэр ингээд одоо уур амьсгалыг базах тэр битэл уянгаа хүртэл дураар нь байхгүй тэрэнд одоо ингэж авч явах гэдэг чинь бас яг хувь хүний өөрийнх нь бас нэг тийм хүмүүжилч гэдэг юм уу зарчимч гэсэн юм бас хэрэгтэй байдаг те. Тэр чинь яг удирдаач мэрэгжил гэж юу ямар мэрэгжил байдгийм бэ? Энэ талаараа ингээд үзэгчдэд бас нэг жоон танилцуулаач. Яг хоо товчхондоо бол удирдаач мэрэгжил хүмүүст их амархан харагддаг гэж магадгүй. Гэхдээ бол энэ яг сонгодог хөгжим тэр тусмаа хөгжмийн урлагийн бол бараг л ер нь бол хамгийн хэцүү мэрэгжил. Энийг бол бас үнэхээр тоглоом биш л дээ тийм. Анх таны концертыг 2019 онд өгчээсэн шүү дээ. Энэ бол яг миний яг бүтэн сонгодог програм удирдахжсэн анхны концерт байсан. Тэгээ маш амжилттай болсон би бас таныг бас надад итгэж энэ бүтэн концерта сонгодог репертуартай концерт бас удирдуулсан их баярлж явдаг. Тэгээд их сайхан болоод маш хүмүүсийн сэтгэл өндөртэй. Манай Ариун Баатар гавьяат оролцож ирсэн. Тэгээд манай Ариука дараа нь тоглолтын дараа би Монгол сонгодог 4 тоглолтынхаа удирдаачийг олчлоо гэж тэгжсэн. Тэгээд тэр бас их сайхан байсан. Удирдаачийн мэрэгжил бол маш нарийн мэрэгжил. Мэдээж хэрэг нь олон хөгжимчдийг одоо хөгжимчдийг зэрэг тэр нэг хүн болгож тоглуулахтай тэрийг үзэгчдэд хүргэх бүх ажлыг бол гол роль нь бол удирдаач төр байдаг. Тэгээд энэ удирдаачийн дотор энэ бүхэл бүтэн энэ зохиолоо яаж өөр интерпретац хийсэн, яаж өөрөө яг л хөгжимчөнтэй адилхан л да. Яг өөрөө яг яаж дуурмаар нь тэрийг л одоо хийдэг гэж ойлгож байна. За дээрэс нь маш их сайн зохион байгуулалт хэрэгтэй удирдаач хүнд. Энийг бол угаасаа бүр цаанаас нь школ сургууль дээр заадаг зүйл л дээ. Тэгээ яг одоо цагийн зохион байгуулалт байна. Өнөөдөр одоо яг юун дээр ажиллах уу, бүтэн хийх үү, яг детальчилж хийх үү. За тэгээ дээрэс нь яг дуурийн дуучинтай ажиллах бол шүү илүү их ажилтаа шүү дээ. Эхлээд концерт мистертэй гуруулаа эхлээд яс үзэх хэрэгтэй. Дараа нь яг энийг оркестр дээр яг хийх хэрэгтэй. Удирдаач гэхээр ингээд хүмүүст буруу хараа зогсчдөг гэж тийм ойлголт байдаг. Тэ ингээд буруу харж байгаа л удирдахчаад уршаарж ослоод орчдөг. Тэгэхээр тэр буруу хараад удирдах байгаа хүмүүсээс хамгийн гол нь тэнд дуулаад зогсож байгаа дуучин одоо яг тэр морин хараагаараа тэр удирдаач ингээд харж явж байдаг дандаа. Үзэгчд маань би бас ойлгож аваасаа гэж боддог. Дуучид болон хөгжимчид тэр бүжигчдийн одоо хамгийн хүүгийн сонсдог, хамгийн хүнддэгдэг одоо хүн бол удирдаач байдаг. Тэгэхээр би хичнээн тайзан дээр олон удаа гараад олон жил дуулж бүжиглсэн ч гэсэн надад одоо миний концертыг тогсон маэстрогийн одоо үгийг сонсох те тэр хүнийг одоо хүндэтгэх тэр хүний удирдлагын дор орох гэдэг бол асар чухал зүйл учраас би бас та маэстро гэдэг үгнүүдийг хэрэглэж ингэж харьцаж байгаамаа. Тэгээд морин хуурч жигжид орж гэдгээр нь таньдаг морин хуурын гослол тоглож сууж байгаа хоёрын аль нь илүү амар юм бэ? Хөгжилтэй асуудал гэх юм уу нэг тийм асуулт толгойд орж ирлээ.
Гэхдээ ер нь бол тэгэл аль нь амар юм гэж байхгүй. Аль нь хариуцлага шүү дээ. Ер нь бол тэгэл хөгжимчин хүн. Ер нь бүх хөгжимчдийн л одоо мөрөөдлийн ажил шүү дээ. Ер нь бол тэгж хэлэхэд болно шүү дээ. Удирдаачийн мэргэжлийг бол. Тийм. Тэгэхээр ер нь бол одоо next level-ийн ажил байхгүй хөгжимчин хүний бол тий. Тэгээ ер нь би олон жил одоо хөгжим доголлоо. Тэгээд морин хуурын чуулгатаа одоо удирдаачаар ажиллах ажлын шаардлага эрэлт хэрэгцээч үүссэн. Тэгээд чулууны Жинбат багш ингээл чи одоо удирдаачлах хэрэгтэй гэл хуваараа надаа ингээл хичээл өгөөл ингээл явдаг гэсэн. Тэгээд сүүлд консерватор нэгдээд тэгээд Бүрэнбэх майструуд дээр би бол бас төгссөндөө их баяртай байдаг, бас тэрүүгээр их бахархаж явдаг юм аа. Тэгээд бас маш мундаг удирдаачуд одоо Оросын алдартай том одоо удирдаачд одоо Валери Гер гэв Тимиркан нэг багшин шавнар тийм ээ. Томчуудтай нэг багш тэр нэг үед төгссөн юм мундаг хүний шав болсондоо бол би бас их маш их баярлаж явдаг юм аа. Анхны юм гэдэг бол маш тийм одоо хүн сэтгэл үлдээдэг. Тийм болохоор би надад Зул сарын анхны тоглолт бол айгүй гүн сэтгэлдсэн тоглолт болж исэн л да. Бид нар бүгдээрээ бие биендээ итгэжсэн байхгүй. Маш сайн итгэсэн. Тийм маш сайн итгэсний үндсэн дээрээс энэ тоглолт одоо маш амжилттай болж исэн. Бүр тэрний дараагаар бүр зарим хүмүүс тэгжсэн. За бүр жил болгон энийг үсэх юмсан те. Яг ийм одоо бүтээлийг сонсох юмсан гэж одоо хүсчихсэн юм аа сонсголоо гэж иржсэн. Тийм болохоор би бас сонгодог зарим нэг хөөрхөн тийм гоё шигтгээ тийм айрын энтэй бол яг энэ үдшил бол ихшгэлүүлж явах хэрэгтэй юм байна. Хичнээн одоо 100 сараар амьсгалж байгаа ч гэсэн яг тэр дунд ингээд энэ сонгодог юм байна тий явж явах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээд сопрано хоолныхоо тий. Тэгээд ахад маэстро одоо баярлалаа. Цаашдаа олон бүтээл дээр хамтарч ажиллана. Зөндөө их урт зам биднийг хүлээж байна. Амжилт хүсье.